Энэ жил Ховд аймаг нийтдээ 1 сая 400 гаруй мянган толгой мал төлөвлөнө. Өнөөдрийн байдлаар мал төлөлт 40% байгаа буюу төлийн божилт 96.5% явагдаж байгаа гэсэн мэдээ байна. Ховд аймгийн засаг дарга онцгой комиссийн дарга галсан дондог хаваржилт хүнд байгаа сумдад ажиллаж малчид ард иргэдтэй уулзах, санал бодлыг нь сонсох аймаг улсын нөөцөд байгаа үс тэжээлээс шаардлагатай байгаа сум багийн малчтад хүргэх үүднээс орон нутагт ажиллаж байна. Энэ удаагийнхаа томилолтоор мөс цуманд ажиллаж хаваржилт хүндрэлтэй байгаа бүс нутгийн болох тус сумын цэцэг гол багийн малчтад тус бүр 2 удаа тэжээлийн тусламж үзүүллээ. За манай аймгийн хэмжээнд бол нийтдээ 3 сая 448 мянган толгой малаас 120 мянган толгой мал хорогдсон байгаа энэ жилээр. За мөс цум бол 3500 орчим, энэний 1000 орчим цэцэг гол баг дээр ногдож байгаа юм байна. За ингээд малын хорогдол бол үндсэндээ зогссон. Манай аймгийн хувьд бол 3.5% хоригдолтой байгаа. За цаашдаа бол энэ хаврыг даван туулах малчтай бол одоо энэ онд мэнд орсных за цаашдаа одоо өс тэжээлийн бас зөх хэмжээний тусламжийг үзүүлж энэ төлөлтийн асуудлаас онцгой анхаарах гэсэн ийм байдлаар бол үлдэгдэл өс тэжээлээ сумууд хуваарлаж байгаа. За энэний дагуу сумууд маань авч байна. За төлөвлөртөө авах бас өс тэжээл бол аймаг дээр нөөц бол байгаа. За ингээд нийтдээ аймгийн хэмжээнд бол бид нэг улсын нөөцтэйгээ хамтраад бол нийтдээ бараг 900 мянган сая төгрөгийн өс тэжээлийн тусламжийг бол нийт аймаг сумынхаа хэмжээнд үзүүлээд байгаа. Мөс цумын хувьд хөдөө аж ахуйн 4 багтаа энэ жилийн хувьд 100 мянга гаруй их мал төлөвлөхөөс одоогийн байдлаараа 77.5% нь төлөвлөжээ. Мөн 2017-оос 2018 оны өвлийг өндөд авахын тулд 5000 орчим боодлын үсийг Булган сумын улсын нөөцийн газраас 2000 орчим хорголжин тэжээл 2000 ут хэвгэн тэжээлүүдийг аймагаас татан авч малчидтаа нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд хаваржилт хамгийн хүнд байгаа сумдын нэг юм а. Ерөнхий бас одоо цагийн наашилж малчид маань одоо бас яг хаврын одоо хавсаргыг өнтөөд авч мал төлөх ажилдаа бол одоо шамдан олсон ийм одоо байна. Тэгээд одоо яг ерөнхий бол мал төлөлт бол дажгүй сайн байна. Одоо хамгийн гол хүндэрч байгаа газар маань одоо мөс цумын цэцэг гол баг одоо маань одоо байгаа. Энд бол одоо аймгийн засаг дарга аймгийн онцгой байдлын комиссийн дарга маань ирж бас малчидаа өрхөөр одоо 2 буу тэжээлийн тусламж үзүүлж ингэж байгаа явдал бол одоо мөс цумынхаа цэцэг гол багийн иргэд бөн одоо сумын өтгөөр өдөрдөх байгууллагын зөвхөн одоо зүгээс баярал талархаж байгаа илэрхийлье. Мөс цумын цэцэг гол баг нь 168 өрхтэй, үүний 155 нь малчин өрх, нийт 69426 толгой малтай. Тус багийн хувьд 70 гаруй өрх хаваржиж байгаа бөгөөд баруун ууланд 20 гаруй, зүүн ууланд 10-аад, голдоо 70-аад өрх, харин Алтай сумын нутаг руу 15 өрх отроор хаваржиж байгаа гинэ. Өвөл хүүтэрч цас их орсны улмаас ямаа нилээд хээл хайж, борлон шүтлэн баггүй хорогдсон ч одоогоор мал төлөлт 60% явагдаж байна. Бороо орохгүй, цас орохгүй, өөр ашиглагтай байна, саль шуурга их байна. Тийм юмнаас одоо Яга хэзээ тийм одоо 100 хэзээ ирдэм. Тэр бол одоо малан тэжээх юмдаа 5 сарын 10 хүртэл манай голын мал бол байнгын хичээлд байна. Цаашдаа одоо энэ төр захиргааны байгууллага сум орон онцгой байдлаас дахиад ч гэсэн одоо бас биднэрт ийм тусламж хэрэгтэй байна. Өөрсдийн бэлтгэж нөөцлсөн өвс тэжээл сум аймаг улсын нөөцөөс олгосон өвс тэжээлийн тусламжтайгаар малчид өвөл хаврыг малын хохирол багтаа даван туулж байна. Урин цагнаашилж байгаа болохоор одоо мал сүргээ эрүүлжүүлэх тарга твэрэг ахуулахаас эхлээд эрэх өвлийн бэлтгэлдээ одооноос анхаарах нь чухал болж байна. Тийм ч учраас аймаг сум багийн төвшөнд малчидтайгаа хамтран юун төрөнд өгсөн малын сэг зэмийг устгах, ариутгах, байгаль орчноо цэвэрлэх, элдв халдвар төвчнөөс урдчлан сэргийлэх, тарилга туулгыг цаг хугацаанд нь хамтран хийж гүйцэтгэхээр төлөвлөд байна. Энэ ажлын хүрээнд зөвхөн мөс цумал гэхэд устгалын 3 цэг гарган малчид болон дайчилгааны зэргүүдтэй хамтарч малын сэг зэм устгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.